Сайн бацгааны үзэгчдээ та бүхэндээ сайхан орой мэндийг хүргэе. Өнөөдөр бол 5 гараг Монголын үндэсний хамгийн том хонжиртой үндэсний лотерегийн маань цаашинхын тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид бид туул рестораны замын эсрэг талбайрлах үндэсний лотерегийн төв байран дээрээс үзэгч та бүхнийхээ тохирлыг Icon-ийн мэн болон үндэсний лотерегийн Facebook-ийн албан ёсны хуудасаар та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байгаа. Мэдээж өөрт хамгийн ойрхон салбаруудаас тасалбараа худалдан аваад лотерейд маань оролцож байгаа үзэгчид маань анхаарлаа нааш нь хандуулаарай. За мөн дараагийн удаагийн тохиолдолд манаас оролцож үзхийг хүсэж байгаа хүмүүс ахын бол анхаарлаа бидэнд хандуулаарай. Учир нь миний хойно 5 ширхэг автомат тоглоом харагдаж байна. Эдгээр автомат тоглоомоос 3 төрлөөс нь та сонгож тоглоод, за эсвэл гурвангийн сонгож тоглоод азтан болох бүрэн боломж таныг хүлээж өгдөг юм а. За ингээд уламжлал ясаар бүгдээрээ 4 дэгийнхэн 3 дугаар зэргийн хонжроос өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлэх болно. Тэгэхээр мэдээж үзэгч та бүхэндээ тухайн тоглоом бүр дээрээс би та бүхэнд заавруудыг, дөрмүүдийг хүргэх байгаа юм а. За ингээд дөрөвдгийг тоглож байгаа үзэгчд маань дөрөвдгийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлууд нь алинд нь ч оролцох боломжтой байдаг. За ингээд дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжирт маань шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс автоматар гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарч явах юм бол үзэгчдээ өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгний хувьд бол тгээс 9 хүртэлх цифрүүд байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифр 4 удаа давхцсан гэсэн үг. За ингээд бүгдээрээ хамтдаа хамгийн ихний тохирлоо эхлүүлээ. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань ердөө 40 ширхэг бөмбөлөг байгаа. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх цифрүүд 4 удаа давхцаад 40 ширхэг бөмбөлөгийг бий болгосон байгаа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Гарч ирсэн 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч явах юм бол үзэгчдээ өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. 2 дахь бөмбөлөгний дугаар 1, 2 дахь бөмбөлөгний дугаар 1, 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 1, 3 дахь бөмбөлөгний дугаар 1, 4, 1, 1 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор автоматар гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 4, 4 дахь бөмбөлөгний дугаар 4, 41, 14 гэсэн 4 ширхэг бөмбөлөг гарч ирсэн байна. 41, 14 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн. Эдгээр 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарсан бол үзэгчдээ өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. 4-ийн 3 дугаар зэргийн хонжиртаа хамгийн доод нь 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. За үзэгч та бүхэндээ түрүүн хэлжсэн нэг цифрээс 4 удаа байдаг гэж хэлжсэн. Тэгвэл яг одоо 4-ийн тоо 2 удаа, 1-ийн тоо 2 удаа гарч ирсэн байна. Тэгэхээр бас таны азтай тоо чухам ямар тоо байдаг вэ? Та түүнийгээ бөглөөд манай тохирол оролцох боломжтой байдаг юм а. За өргөжлөлөн бүгдээрээ 4-ийн 2 дугаар зэргийн хонжирыг тохирлоо явуулах болно. За мөн адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс автоматар гарч ирсэн 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч явал та тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг. За ингээд бүгдээрээ хамтдаа тохирлоо явуулцгаая. За мөн адил 40 ширхэг бөмбөлөгнөөс яг дарааллын дагуу гарч ирэх 4 бөмбөлөг таарч байх юм бол та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжийг эзэн болдог. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За доороо зураастай байгаа учраас 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шүү. За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 9-8 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирэх гэж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Мөн 9 гэсэн бөмбөлөг 3 дахь бөмбөлөгээр гарч ирлээ. 9-8 9 9-8 9 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн бол аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг одоо хамтдаа харцгаая. За дараагийн бөмбөлөгний дугаар 8. За дараагийн бөмбөлөгний дугаар 8 гэж гарч ирснээр 9-8 9-8 9-8 9-8. За 9-та амархан бөмбөлөг гарч ирлээ дээ. 98 98 гэсэн магадгүй 9-ийн та 8-ын та таны аз байж таарад та энэ хүү
98 98 гэсэн яг дараалал нь тухайн дөрвөн бөмбөлийг тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авалж байгаа юм шүү. За үзэгчдээ баяр хүргэе. Өнөөдөр бол маш сайхан тоонууд таарч байна. Тэгээд азтан төрж байгаа хүмүүс маш олон байгаа итгэлтэй байна. Учир нь таны төрсөн он сар өдөр магадгүй утасны дугаарын төгсгөлийн 4 тоо машины дугаар гих мэтчлэн эдгээр 4 тоонуудыг та санамсаргүй ч юм уу санаатаагаар бүгэлсэн болол та азтан болж байгаа юм. За өргөжлөл нь дөрөвдөө тоглож байгаа үзэгчдийн маань сүүлийн боломж дөрөвдийн 1-р зэргийн хонжоор байгаа. За мөн шилэн харганд маань 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан. Өөрөөр хэлбэл тэгээс хүртэлх нэг орондоо цифрүүд 4 удаа давхцаад шилэн харганд маань 40 ширхэг бөмбөлөг байрлуулсан байгаа. Эдгээр бөмбөлгнөөс гарч ирсэн мөн 4 бөмбөлөг яг дарааллын дагуу тарж авал та өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Дөрөвдөө тоглож байгаа үзэгчд маань анхаарлаа илүү наашаа хандуулаарай. Ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс дөрвийг нь яг дарааллын дагуу таагаад азтан болох боломж дөрөвдөд байдаг. Тийм учраас үзэгч та бүхэн дараагийн давхралт маань оролцоход дөрвөн маш энгийн байгаа. За ингээд дөрөвдийн 1-р зэргийн хонжоорын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 9. За мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгийн дугаар 4. 2 дахь бөмбөлөгийн дугаар 4. 9 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За дөрөвдийн 1-р зэргийн хонжоорын 3 дахь бөмбөлгийн дугаар 9. 3 дахь бөмбөлгийн дугаар 9. 4 9 4 гэсэн бөмбөлгүүд одоо гарч ирсэн бол 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлгийн дугаар тэг. 4 дахь бөмбөлгийн дугаар тэг. 9 4 9 тэг 9 4 9 тэг гэсэн бөмбөлөг дөрөвдгийн 1-р зэргийн хонжоорын автоматар гарч ирсэн 4 танд байрлсан байна. Яг энэхүү дараалалаар та энэхүү 4 таг тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа юм а. Тэгэд үзэгч та бүхэн энэхүү тохирол маань хэр үнэн бодтой явж байгааг та туул рестораны замын эсрэг талд байрлах манай үндэсний латрын төв байран дээр өөрийн бэрээр ирээд үзэх бүрэн боломж байдаг юм шиг. Өнөөдрийн хувьд бол бас маш олон хөндлөнгийн хянагч нар маань сууж байна. Тийм учраас бас тохирол маань хэрхэн явдгийг үнэн бодтойр харж байгаа хаа. Тийм учраас та бүхний өмнө ч гэсэндээ үүд хаалга маань нээлттэй байгаа. Гацгүй та өөртөө ойрхон байрлах үндэсний лотрогийн бүх борлуулалтын цэгээс тасалбараа худалдаж авснаар тохиролд маань оролцох боломжтой байдаг юм шүү. Яг одоо фэйсбүүкээр дөрөв хоронтой та илгээгээд байгаа тэр маань хүчингөө та чухам тасалбараа худалдаж авах ёстой гэдгийг дахин сануулъя. За өргөжлөлөө миний хажууд 6D Jackpot 50 сая төгрөгийн хонжоортой автомат машин байна. За одоо та бүхэндээ дөрмийг тайлбарлая. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл тэгээс 9 хүртэлх цифрүүд маань нэг удаа 6 удаа давхцаад 60 ширхэг бөмбөлөг байрлуулсан байгаа. 6 тийм маань танд дөрөвдийг бодол бас нэг боломжийг олгодог. Энийн юу гэхээр та яг дарааллын дагуу 6 ширхэг бөмбөлийг тааж чадвал хамгийн ихтэй 50 сая төгрөг. За харин урдаасаа болон хойноосоо гих шатлсан дараалалаар та хэрэг бөмбөлгнүүд тоо их тусам тааж чадвал хамгийн доод нь 1500 төгрөг хожих боломж таныг хүлээж байдаг юм а. За ингээд бүгдээрээ хамтдаа 6 дэгээ тоглоцгоё. Чухам ямар бөмбөлөг 1500 ямар бөмбөлөг 150 мянга байхыг тохирол дандаа үзэгч та бүхэндээ тайлбарлаад явъя. За шилэн гарганд маань байрлсан 40 ширхэг бөмбөлгнөөс та 6-гийн яг дарааллын дагуу таарч чадах юм бол 50 сая төгрөг хожих боломжтой байдаг. За харин эхний 2 бөмбөлөг, сүүлийн 2 бөмбөлөг их мөрчлөн ардаасаа болон урдаасаа бөмбөлгнөө таарч авал та мөнгөний азтан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8. Эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За нэг түлхээд өгье. За эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 2 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 8 5 гэсэн бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа. Яг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа юм шүү. За ингээд 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 9 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. Эдгээр 3 бөмбөлгийг яг дарааллын дагуу таасан бол 1500 төгрөг 15000 төгрөгийг хожиж байгаа. 3 бөмбөлийг таасан бол 15000. За харин 4 дахь бөмбөлөг бол 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 8 5 9 3 гэсэн бөмбөлгүүдийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол 150000 төгрөгийн эзэн болж байгаа юм. За харин та
5 дахь бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадсан бол сая 500 мянган төгрөгийг хожих боломжтой байдаг. За, сая 500 мянган төгрөгийн эзэн болол яг энэ 5 бөмбөлийг дараалалаар нь тааж чадсан бол сая 500 мянган төгрөгийн эзэн болж байгаа. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За одоо харин 6 дахь бөмбөлийг хамтдаа үлээцээ. 6 дахь бөмбөлгийн эзэн яг дараалалаар нь тааж чадвал 50 сая төгрөгийг хождог. Хамгийн сүүлийн бөмбөлгийн маань дугаар 4. 6 дахь бөмбөлгийн дугаар 4. За ингээд 8 5 гэсэн бөмбөлгүүдийг та яг дарааллын дагуу эхний 2 бөмбөлийг таарсан бол 1500. За харин сүүлийн 2 44 гэсэн бөмбөлгийг мөн адил тааж чадсан бол мөн 1500 төгрөг гэх мэтчлэн. За эхний 3 бөмбөлөг болон сүүлийн 3 бөмбөлөг, эхний 4 бөмбөлөг болон сүүлийн 4 бөмбөлөг гэх мэтчлэнгээр та орон ахиулаад тааж чадсан бол 1500-аас сая 500 мянган төгрөгийн эзэн болох боломжтой. За харин яг энэхүү 6 бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадсан бол та 50 сая төгрөгийн эзэн болж байгаа юм. За магадгүй энэ дундаас маш олон азтан төрсөн болов гэж би хувьдаа найдаад байна. Ягаад гэхээр тохирол бүр дээрээсээ бас олон азтан төрөөсөө олон азтан манай латрионоос азтан болоосэй гэж би хувьдаа маш их боддог юм а. Тэгээд энэ удаагийн тохирол манаас баггүй азтан төрсөн байгаа лөө гэж найдаж байна. За одоо харин өнөөдрийн хамгийн сүүлийн тохирол олох 642 джекпотыг хамтдаа тоглох болно. Шагналын сан хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай. За мөн тоглоомын дүрэн бол маш амархан. Учир нь шилэн хооронгонд 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл нэг бөмбөлгнөөс нэг л байгаа гэсэн. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 6 бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр хэрвээ таарч чадчихвэл та азтан болох бүрэн боломжтой. За мөн сүүлийн бонус бөмбөлөг гэж байдаг шүү дээ. 7 дахь бөмбөлөг. 7 дахь бөмбөлөг бол танд бас аз авчирчтай хамгийн дол нь 10,000 төгрөг хожих боломжийг нээж өгдөгөөрөө 642 маань онцлогтой байдаг юм а. За ингээд бүгдээр хамтдаа 642 джекпотыг хамтдаа тоглох болно. Магадгүй 120 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорхойг хинж өгөөсөхгүй. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 642-т маань 42хан ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлбэл нэг бөмбөлөг нэг л удаа шилэн хооргонд байгаа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Хамгийн гол нь дараалал огт харгалзахгүйгээр бөмбөлгнүүдийг таах хэрэгтэй байдаг. За ингээд хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн. Хамгийн ихний бөмбөлөгний дугаар 40. Хамгийн ихний бөмбөлөгний дугаар 40. 2 дахь бөмбөлөгний дугаар 31. 2 дахь бөмбөлөгний дугаар 31. 40 31 гэсэн бөмбөлгнөө таны бүгсэн 6 таа дотор байх юм бол та азтан болоход маш ойрхон байна. Учир нь дараалал харгалзахгүйгээр 642-ын ялагч тодордог байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 41. 3 дахь бөмбөлөгний дугаар 41. 40 31 41 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 37. 4 дахь бөмбөлөгний дугаар 37. 40 31 41 37 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За эдгээр үндсэн 4 бөмбөлөг дээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг хэрвээ таны бүгсэн тоон дотор дараалал харгалзахгүйгээр таарж байгаа юм бол 20,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа. Та 300,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа юм шүү. За энэ хүн үндсэн 5 бөмбөлөг дээр та бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлийг нэмээд таасан бол 12 сая төгрөгийн азтан болох ёстой. За ингээд өнөөдрийн маань үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 7. 6 дахь бөмбөлөгний дугаар 7. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 1. Өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 1. За ингээд үзэгчдээ эхний 6 үндсэн 6 бөмбөлийг эхнээс нь хэлье. 40 31 41 37 26 7 гэсэн эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн тоглолтын маань тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг байгаа. Эдгээр 6 бөмбөлөг дараалал харгалзахгүйгээр таны бүгсэн тон дотор хэрвээ байх юм бол та 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг бол 1 гэсэн бөмбөлөг байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ түрүүн тайлбарласан үндсэн 3 бөмбөлөг болон үндсэн 7 дахь бөмбөлөг хэрвээ таарч байвал та 10,000 төгрөгнөөс дээш азтан болох боломжтой юм а гэдгийг үзэгчд маань маш сайн ойлгосон баха гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдөр 5 тохирлоо хамтдаа явуулж дууслаа.
За тэгээд мэдээж үзэгч та бүхний дундаас маш олон азтан тодорсон гэдэг зэвсэгтэй. Өнөөдөр бол 5 гараг, харин дараагийн баасан гарагийн 17:30 минутаар дахин үзэгч та бүхэндээ бид уулзах олноо. Даваа саваг баасан гарагуудын 17:30 минутанд үзэгч та бүхэндээ тохирол маань шууд хүрч байгаа. Та өөртөө ойрхон үндэсний лотерейгийн борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан аваад тохирол маань оролцох бүрэн боломжтой байдаг юм шиг. Харин та өнөөдрийн азтан болсон бол 1500 төгрөгийн хонжуурыг та тасалбар борлуулж байгаа бүх цэгүүдээс хонжуур авах боломжтой. За харин 1500 төгрөгнөөс дээш хонжуурыг өнөөдөр хоцсон бол үндэсний лотерейн төв байр буюу туул рестораны замын эсрэг талд ирээд өөрийнхөө хонжуурыг авах бүрэн боломжтой юм шиг. За ингээд үзэгч та бүхэндээ дундаас азтан олон байсан гэж сэтгэлтэй. Харин баасан гарагаар илүү олон азтантай иргэн уулзлаа. Түр баяртай.